Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. За өнөөдөр чинь хүүхдийн баяр болж байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр олон улсын. Хүүхдийн баярын минь төргий. Би хүрэх хэрэгтэй биш үү? Их хүрсийн баяр гэдэг нь болцсон уу? Болцсон шүү дээ. Гэхдээ их хүрсийн баяраараас манай монголчууд яваад идэг болсон байлээ. Бас багтаа хүүхд байсан юм байна да. Баярын минь гэж. Болгоод хүүхд байсан юм чинь тий. Тэснээс өнөөдөр амралтын өдөр. Дөржингууданд одоо түрүү 7 хоногт бол 2 зохиолч үрцсэн шүү дээ. Хөгжмийн зохиолч Яруу найрагч үрцсэн шүү дээ тий. Өнөөдөр одоо бас гоё зочид дуудсан байлгүй тий. Яагаад зочноо сонирхолтой зочид урьдсан байгаа. Тэгээ хүүхдийн баяр болж байгаа учраас яг энэ өдөр ялангуяа хүүхдэд зориулагдсан тийм хөөрхөн зочдуудыг урьсан. Тэгээд удахгүй хоёлаа нэвтрүүлгийнхаа дундуур бас зочдоо урьж дуудъя тий. За тийм тэгээд манай нэрээ нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг хэд хэдэн байгууллагат байгаа л да. Тэгээд энд болохоор маш гоё 3 төрлийн ус байна. Нэр чи юм уух уу? Би энэ цай ууж. За яг нэвтрүүлэг дундуура энэ энержи дринк уу. Энэ нөгөө Epo Holding гэхэд компаниас яг ийм энержи дринк спортоор хичээлдэг болон яг ялангуяа нөгөө бэлтгэл хийдэг хүмүүст энэ ундаа их зүгээр юм шиг санагдсан л да. Тэгээ ялангуяа нөгөө спортоор хичээлдэг хүмүүс чинь эрдэс бодисоо маш их алддаг штэ тий. Тэгэхээр тэдгээр хүмүүст бас хэрэгтэй амин дэмтэй ундаа юм байна лээ, витаминтэй тий. Одоо жишээ нь энэ болохоор витамин B, D, кальцтай гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ энержи дринк хэрвээ ядраад ах юм бол яг нэг өдөр бас ингээд нэг жоохон одоо нэг хавар болоод нэг улирал солигдохоор хүн нэг ядраал нэг жоохон ноцоорд нь шүү дээ. Эннээс нэг сканыг ч юм уу уучхад болохгүй ингээд сэрэгчин гэсэн. Би нэр энэ хавар хөдөө их яваад жоохон ядраад байгаа шүү. Нөө энержи дринкээс. Тэгвэл би чамд энийг нэвтрүүлгийн дундор гоё хийж үгүй заяа. Нэвтрүүлгийн дундор гэснээс зочдоо ямар хоолоор дайлах гэж байна? Зочдоо болохоор дахианы махтай хоолоор дайлъя гэж бодож байна. Prada Chicken гэдэг манай нэвтрүүлэгтээс хамтарч ажилладаг солонгос хоолны гоё амттай хоолоо. Ялангуяа нөгөө хүүхдүүд чинь нөгөө чикенс дуртай байдаг шүү дээ. Чихэрлэг саваа салуун ногоотой хоолнд дуртай байдаг учраас энэ удаад зочдоо би Prada Chicken-ий амттай пицца болон дахианы махтай хоолоор дайлъя гэж бодсон. Чи ингэдэг нэрээ дахианы махтай хоол дуртай юу? Дуртай. Ер нь бас хаяаях бас ичгэ зүгээр үү шүү. 4-өөс хойш темп нэг юм шар хайрцаг юм харагдаад байгаа тий. Задлж өгөхгүй л байгаа. Виктор одоо зочдоо ихээр задлаа. Жохон төвчээртэй байжээхгүй юу. За зочид мөн ирэх болж байна уу? За зочдоо хоёлоо угтаж авах уу? Түүх үү. За тэгээ Magic Mascot Entertainment-ийн гоё зочид байгаа. Тэгээ зочдоо үлэн авъя. Трэри. Зочдоо. Хүүш. За сайн байна уу? За хүүхдийн баярын төргий. За баярын төргий. За ийшээ суугаарай. Манад тавтаа морил. Бидэн дээр тухална уу? За сайн явж ирв үү? За сайн байна уу? За сайн байна уу? За. Нүсдэг хүүхдтэй шүү дээ мөн үү? Хүүхдүүдийг нөгөө юу яагаад идэг илтээд идэг юм хөөрхөө сэргэлэн уудаг шүү дээ. Нэр манай хоёр зочин юу ах вэ? Ус байна. Өөр гоё юу байна? Энержи дринк байна. Ядарч ивэл энержи дринк кофе байна. Энержи дринк уугаад улам энержитэй болчих үү те. За, хүүхдийн баярын минь дүргээ. Баярлалаа. Хүүхдүүд баярлуулад явж гин үү? Яагаад одоо ийм төр төрхтэй болсон явж гин? Шууд гайхамшигын орноос хүрээд ирв үү? Шууд Алиса гайхамшигын орноос хүрээд ирлээ. За тэгээд яг бидний болохоор хүүхдүүдийг баярлуулдаг яг аз жаргал инээд баяслыг бэлгэлдэг тийм ажлыг хийдэг. Тэгэхэд яг өнөөдөр маргааш одоо нэг юу хүүхд Монголд анхны Диснейн парадыг зохион байгуулах га тэнд Диснейн баатрууд ингэж параданд авах га тэрнийхээ бэлтгэлийг хийгээл тэгэл манай Питер Пэндийг үрнэсэд би доогоор ингээд хөрөлдөн. За. Magic Mascot. Тий би энийг чи эрдөөсөө цээжлэх байх шүү. Сүлтээ бүр маскот авах гэдэг юм шүү. Маскот гэдэг нь юу вэ гэхээр одоо нэг юу одоо баатрын одоо хүүхэлдэйн киноны баатрын өмсгөл том юм нэг юу хүүхэлдэйн киног дуурайлгаж хийсэн тэр өмсгөлийг маскот гэдэг. Тий тун удахгүй бас би харуулна. За тэгвэл entertainment-ийн талаар бас сонирхъя тий. Одоо энэ чинь хүүхдийн төлөө байгууллагууд юу одоо хүүхдийн театр одоо юу entertainment production зөндөл байдаг баг тий. Тэгэхээр
продакшныхаа талаараас бид хоёрт одоо бас амралтын өдөр манад ингээ сайхан зочиж байна тий. Байгууллагынхаа талаар бас ингээд нэг гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгөөш. За хамгийн түрүүнд ингээ биднийг урьж оролцуулсан. Маш их баярлалаа. Доржин годомжинд ирсэндээ маш их баяртай байна. За тэгээд манай хувьд болохоор Magic Mascot Entertainment гэдэг одоогоос жилч хүрээгүй хугацаанд яг хамгийн анх 2024 оны 8 сард хамгийн анхны маскот буюу тэр дүр маань иржсэн. Хамгийн анхны уучлаарай дүр нь ямар дүр исэн? Хамгийн анхных нь за шууд нэг 8 дүр иржсэн. За Мадагаскар хүүхэлдэйн кино, тэгээд нэг одоо Frozen хүүхэлдэйн киноны All Up. Тэгээд нөгөө хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн киноны багт юм шүү дээ. Яг нэг онцлог нь тэр ихгүй. Яг хүүхдүүдийн хамгийн үздэг. Гэхдээ яг дэлхийн хэмжээний од хүүхэлдэйн киноны баатруудыг маскотоор авчирж тэгээд яг нэг хамгийн гол зүйл нь юу вэ гэхэлэр одоо харахад хүүхэлдэйн киног ингээ үзэхэд бол юу байгаад байна шүү дээ. За иймэрхүү дүр төрхтэй. Тэнгүүд бодит амьдрал дээр ингээд харангуй шал өөр байгаад идэг штеп. Айгүй олон байгаад идэг. Тэнгүүд тэрнээс шал өөрөөр яг хүүхэлдэйн кинонд ирэх дүрнж бодит энэ нүдэнд харагдаж байгаа энэ дүрнж яг 100% адилхан байхаар нийцэхээр тиймэрхүү маскотыг оруулж захиалж ирж хийлгэж байгаагаар л онцлог юм болоо гэж бодоод маш чанартай маш царайлаг тиймэрхүү. Нөгөө хүмүүс нэг онлайн шопоос нэг худалдаа авалт хийхдээ зурагнаас нь харж байгаа захиалангуудаа 90 гот яг зуршгүй биш үү гэдэг шүү дээ. Тэгэхээр танаа яг хүүхэлдэйн баатрууд ч болох нэрээ яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг тэр баатар шигээ яг зуршгүй байх гэсэн үг шүү дээ. Яг л харьцуулалт нь бол яг л дүр төрх нь яг л тийм яг тийм. Тэрийг бол биш юм шүү дээ. Тэрийг бол өстэй жинка баттай шүү. Тэг хүүхэд гэлтгүй шүү дээ. Одоо ингээд одоо цагт бол одоо дэрс маань ITV-гээр нөгөө хүүхдийн киноны сувгнууд ингээд бүгд одоо ямар ч хаалтгүй гардаг болсон. Хүүхдүүд өдөржин хүүхэлдээ үздэг болсон. Эцэг эхчүүд дагаад хүүхэлдээ үзчихдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ингээд хоёрыг ороод ирэхэд би чинь таньж шүү дээ. Тийм. Нэг нь бол гайхамшигт оронд байдаг. Нэг нь бол одоо нөгөө төмөр гарттай ингээд тулдаад байдаг тийм. Ахмад тэгээдээ ингээд тулдаад байдаг гэл одоо ингээд мэдчихэж шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь Сугатрын бадар одоо парад болох гэж байна гэж шүү дээ. Тэгэхээр ер нь том жижиггүй л ер нь тавцаас барьж байгаа бол зураг авахгүй хүү хай наашраач гэдэг ингээд тийх бах тийм. Ер нь бол тэгээ шүү. Тэгээд одоо манай параданд оролцож байгаа одоо маскотоос гадна одоо Питер Пен гэх мэтчлийн дөрүүд байна. Бид нар дандаа юм царай айлаг, нур уулаг, мундаг дүүнэрийнхээ мундаг найзуудтай ерөнхийдөө шалгаруулах гэхээс илүү нэг юу одоо киноны прop тэгж явагддаг штэ. За энэ дүр дээр энэ жүжигчд энэ хүмүүс ингээд тохирох юм байна гэдэг шиг. Тэгэл яг нэг юу тухайн Disney-ийн дүрийг болон яг бодит хүмүүсийн дүр төрхүүдийг ингээд нэг харьцуулалт хийж байгаа л тэгэл ер нь дүрийнхээ сонголтуудыг гэхээсэн. Тэнгүүд Питер Пэнд бол ерөөсө 100% тааж байгаа манай хүслээ байна. Манай хүслээ чи нэрээ бүр багаасаа кинонд рекламд тоглоод ирсэн хүү штэ тий. Тийм штэ. Хүслээгийн хамгийн ихний яг уран бүтээл одоо гэх юм уу да тий реклам кино хэдэн настайтай байсан бэ? Анхны одоо яг энэ уран бүтээлийн замнал нь хэдэн настайгаас эхэлсэн? За нэг 3 настайгаас л байна. 3 настайгаас юунд тоглож ирсэн? Тий нэг юм рекламд тоглож ирсэн. Сүүний реклам. Айгу жоохон би дараа нь үзсэн чи айгу. Жоохон ингээд хүүхд ингээд хүүжсэн. Тэгээд намайг ээж энэ чинь штэ гээ. Тэгээд тэр мэтлээ би айгу шандаг байхгүй юу? Ер нь л айгу тийм нүүр хагарцсан айгу нэг бичиг санаа зовх юм байдаг гэсэн юм. Одоо жоохон хичээд ингээд тэгээд байгаа. Яг өсөр насруугаа ороод тэгээд байна тийм. Энэ ихтэй бас ээж ажил мэргэжтэй бас холбоотой байсан баг тий. Хүслээгийн гэр бүлтэн тийм жүжигчин ч юм уу урлагийн хүмүүс байдаг уу? Ер нь чи аавынхаа зан чанарыг дуурайсан юм уу? Эсвэл ээжийнхээ зан чанарыг дуурайсан? Ээж чинь юм нүрэмгийн юм уу? Аав чинь юм нүрэмгийн юм уу? Ер нь ээжийг аяг их дуурайсан гэж боддیں۔ Тэгээд манай гэр бүлд чинь болохоор ер нь хамтлагт бөмбөрчин хийдэг, дуучин хийдэг хүмүүс ер нь олон байдаг байхгүй юу? Манай өвөө бөмбөрчин байсан. Тэгээд ер нь тийм урлагийн чиглэл рүү аяг их ер нь явцсан хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд би ч өөрөө урлагт аяг хайртай л та. Юу гоё яагаад өөрийнхөө илэрхийлэх тийм боломж гэж боддог байхгүй юу. Тэгээд их багасаа эхэлсэн биз дээ тий 3 настайгаас чинь тий яг ухаан ороод тийм одоо жишээ нь ингээд 14 5 хүрчихэж байгаа бох тий. Тий одоо 16 таа. 16 таа. За. Тэгэхээр ч одоо энэ 13 жилийн хугацаанд нийт хэдэн уран бүтээл байна?
Тоолж үзсэн үү? Тэрийг яг тоолж үзээгүй л байгаа да. тоологдохоргүй байх. Хойш ингээд жил болгоно жилд одоо ойролцоогоор хэдэн реклам клип байх уу? Оо тэгэл нэг жил тэгэл ер нь тэгэл олон янз орж ирдэг л тээ. 5 мав 4 3 гэл ер нь янз бүр байдаг. Кино минь бол цөөхөн. Кино нэг жилдээ 2 3 тийм л байгаа. Зөв. Ерөнхийдөө голцоо дэлгэцийн уран бүтээл болцоо. Яваад байгаа бох тий. Тийм. Одоо л ингээд нэг цаг хугацаанд ирсэн болохоор буцаад хүүхэд насанд очсон байж тээ тий. Одоо ингээд буцаад хүүхдийн дүрд орсон явж байгаа юм байна шүү дээ. Тий. Яг хамгийн сүүл өчлөгийн тоглосон бүсгүй гэж киног үзсэн юм байна. Үгүй. Бүсгүй кинон дээр одоо бас нэг хурд хамтлаг хийхний нэг баг насны дүр тоглолдог шүү дээ тий. Тэрийг үзчихсэн. Гоё кино болсон байлаа. Баярлаа. Тий. За буцаад маскот руу гаръя. Аяга сая би бодож байгаа юм шүү маскот гэж. Тий. За маскот одоо байгуулагдаад жил болж байна. Жил төрөөгүй. Яг 24 оны 8 сард л яг анхны маскотуудаа ер нь бол судалгаа нь одоо яг энэ Magic Mascot Entertainment-ийн үндсэн захирал маань Алтан цэцэг гэж бүсгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө юу судалгааг бол маш удаа хугацаанд 2-3 жил бол хийсэн. Юуг судлаад байна гэдг нь юу вэ гэхлээр одоо Монгол биш ингээд дандаа дэлхийн улс орнуудад нөө гадагшаа бид нэр универсалийн парадыг ч юм уу ингээд нөө нэг Бээжинд очиод эсвэл одоо Сидней гэдэг ч юм уу тиймэрхүү том парадуудыг ингээд бүр зорж очиж тэнд жуулчид гэдэг ч юм уу тэгж очиж үздэг штеп. Монгол болохоор үздэг юм байхгүй. Яг энэ тал дээр тэгээд нэг юу хүүхдүүд одоо утасны хамааралтай болох тэгээд яг өөр ингээд нэг тийм entertainment хөгжилтэй тийм дэлхийн хэмжээний юмнууд байхгүй. Тэгээд тэр талаар их судалсан юм шиг байгаа. Тэ. Уг хүн манай. Тэгээд ерөнхийдөө энэ судлаад бас өөрөө юу ээж хүн тэр маа захирлахаараа 5 хүүхэдтэй ээж. Тэгээд хүүхдүүд яг гоё зүйлсийг үзүүлээ. Тэр нь болохоор ингээд бүр Disney-ийн том дөрүүд байг хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай юм дөрүүд байг гэд тэгээд энийг анх зориглоод айгүй нэг юу кино шиг санагдсан. Нэг байсан юмудаа зараад ингээл ерөөсөө би яг энийг ингээд зорино гэд тэгээд зориглцсон хүн чинь ингээд зүгээр трийгээ одоо хөрөнгө босгохын тулд яг нэг өөрөө би дагаал тэгээд үзээд тэгээд оруулж ирээд тэгээд ингээд явандаа ингэж нэмэгцээр хагаад дандаа эднэр маань нэг юу гар хийцэн нэг бүчлээ ингээ хийдэг тийм маш чанартай болохоор сардаа нэг 2 3 4 ч юм уу эсвэл зарим ажиллагаатай үеийн болохоор сардаа 1 4 ч юм ингэж нэмэгдэг ингэж явсаар гад одоо болохоор нэг 40 орчим маскот дүртэй тэгээд одоо тэрнээс гадна энэ хувцснуудыг болохоор манай хувцсыг болроо гэд ихчээдэг манай тэр захирал Алтан цэцэг гэдэг ихчийнх нь 10 жилийн ангийнх нь охин мэрэгжлийн хүн биш хоббигоороо хийдэг. Тэгэхээр бас авьяастай л юм шүү дээ. Тэгээд юу нэг 5 сартай хүүхдээ ингээд тэргэндээ хажууд яачаал өөрөөсөө бүх юмнуудыг ингээ хийгээд деталь бүрийг амар сайн чимэглэж ажиллаж нэг сэтгэлээ зориулж ингээ хийдэг. Тэнгүүд ерөнхийдөө нэг хүүхдийн хүүхэд рүү зориулж юм хийн гэдэг маань оролцож байгаа хүн болгон тэнд сэтгэлээ зориулд юм байна. Тэнд нэг ингээд яг нэг тийм за энийг хараад өстой хүүхдүүд баярлалаа. Энийг хараад уулга алдандаа гэдэг ч юм уу тэгж бодож хийдэг. Тэр ч утгаараа одоо энэ дээр бүрдэж байгаа баг маань одоо би болохоор жишээ нь жүжигчин мэрэгжилтэй. Тэгээд яг 2014 оноос хойш яг хүүхдийн чиглэлээр ингээд нэг юу үйл ажиллагаа нэвтрүүлэг гэх мэтчлийн хүүхдийн чиглэлээр ингээд ажилласан. Тийм болохоор нэг юу хүүхдийн чиглэлээр ажиллахдаа тэгээд энд ингээд ажиллаж байгаадаа амар их тийм дуртай сэтгэл ханамжтай ингээд байдаг. Тэгээд хамгийн одоо гол догдолж байгаа юм нь юу вэ гэхэлэр маргааш буюу 6 сарын 1-нд яг анхны Монголд Disney-ийн парадыг зохион байгуулна гэж. Хаана болох юм? Цэнгэлд хүрээлэн байгаа шүү дээ. Төв цэнгэлд хүрээлэн. Нөгөө юу? Цэцэрлэг түрүүлэн. Цэцэрлэг түрүүлэн маань болохоор нэг одоо тэр уртлахыг хэлж байгаа. Цэнгэлд гэдэг нь 120 нэг төв цэнгэлд хүрээлэн наадам болдог. Тэнд болох юм байна тий. Дандаа залуучууд ч юм уу томчуудад зориулагдсан тиймэрхүү шоунууд төр болдог бол яг тэндээс бид нар парад нь эхлээд хэдэн цагаас хэдэн цагийн хооронд инээрээ
10:30-аас эхлээд яг Цэнгэлтгээс хөдлөөд Төв зам руугаа ороод инх 51 гүүрээд даваад Сүхбаатарын талбаар. Гэтэ танаа entertainment-аас гадна өөр тийм entertainment ийм маскоттой хүмүүс бас байна гэсэн үг үү? Яг маскотны хувьд болохоор яг Дангаараа Magic маскот байгаа. Танах тэр чигтээ бүгдээрээ ингэж харагдах юм биш. Ер нь бол тийм. Тэгээд нэг юу бусад гүнжнэрийнх нь хувцас одоо нэг бусад эдгээр дөрүүдийн хувцснуудыг болохоор яг бас Монголдоо тэр хүн маань ингээ гар хийзэр ингээ хийсэн. Тэгээд маскотн дээр нэмээд тэр дөрүүд гэхээр ерөнхийдөө нэг нийт бүрэлдэхүүн нэг 100 орчим. Одоо тэгээд парад болж байгаа үед чинь хүүхдүүд ямар хөөрхөн юм бэ гэж нөгөө хүүхэлдэйн киноныхаа баадруудыг бүгдээрээ таних штэ тий. Тэгээд зураг авахулахад бол татгалцахгүй юу? Зураг авахулахад яг нэг парадын дундуур болохоор ингээд нэг юу байдаг штэ одоо нэг Бээжингийн хүүхдүүд чинь ингээл хамаагүй гүйчжаал зураг авахулъя гэл ингээл бие минээс нь барайл ингээл идэг штэ тий. Тэрэн дээр бол яг тухайн үед яг юу болохыг мэдэхгүй. Ямар ч байсан парад нэг юу цаана яг минут секундын одоо нэг юу нарийн зохицуулалттай хугацаатай болохоор яг тэндээс ингээд явсаар хагаад яг талбай дээр тэдэн цаг тэдэн минут тэдэн секунд ингээд очно. Талбай дээр очиод зураг авахулж. Тэгээд талбай дээр очиод тайзны үзүүлбэр дууссаны дараа бол ёстой жинхэнэ дундуур амаа гэж холилдож ороод зүгээр зураг мөрөг авахлаа тэгээ явчих бол. Хувцсны хийц мэц бол үнэхээр нарийн юм байна. Би одоо хүмүүс шингээ ажиллаад ингээд суугаад байсан тийм чанартай юм байна. Тэгээ мэрэгжлийн бус хүн хийсэн гэхэд бас их гоё юм байна. Тэгээд хүүхдийн төлөө юм хийхлээр одоо жишээ нь таавал 14 оноос хойш одоо ингээд хүүхдийн чиглэлийн одоо чиглэлээр одоо ажиллаж байна гэж шүү дээ. Энэ үрдээс ямар ч тийм одоо нийгэм ямар байдаг лээ тийм. Энэ бол тийм ямар ч тийм стрессгүй ажил болов гэж бодож байна. Байг нөгөө хүүхдүүдийг баярлуулж дандаа нөгөө хүүхдүүдийг баярлуулж инээж яаж тэ ингэж явдаг болохоор тийм ямар нэгэн тийм стресс уур бохирдол байдаггүй хаа. Яг тэгдэм л одоо ингээд нэг өөр ямар нэгэн тийм стресстэй ч юм уу иймэрхүү юм тохиолдсон байж байгаа л тэгэл хүүхдүүд рүү гэж яваад байгаа. Дараа буцаа гараад ирэхэд юугуун тэр стресс бүхэн мартагдсан байж байгаа юм чи тий. Тэгэхээр нэг тэр байгаа үүсэж байгаа хүүхдүүдийн инээрэг атмосфер гэдэг чинь өөр амар тийм гоё юм байл л дээ. За зөндөө юм ярьчлаа. Жохон юм идэх үү бүгдээрээ. За тэгээд за зочноо дайлъя тий. За тэгээ продажинкийнхаа би хоолыг яваад ирээ. Тэр орон та яриа яж хөө тий. Би нэг ийм том хувцснаас одоо жишээ одоо бусад дөрүүд гэхэд бас зөндөө янз янзын хувцснууд байдаг. Тэгээд одоо харахад бол надад аяг тийм ингээд түүртмөр юм шиг л харж байна. Одоо жишээ нь тэрний дотор нэр том ингээд нэг юм малгай байж идэг тий. Энэ одоо ингээд толгой шиг ингээд давилзуулаад дараадах юм шиг ингээд нэг санагдаад байна л дээ. Айгуу тийм хөнгөн байдгүй. Энэ ийм хувцснаас ер нь түүртдэггүй. Хөнгөн гайгүй ш 500 үзгүй. Малгайг нь зүгээр ш. За үзье. Хүн арай шоолох уу? Яг жүжигч үндээр зогтдог байлгүй. Надад зогхгүй хөө. За. Ваа. Ямар харагдаж заяа? Янзын харагдаж чи дийлж байгаа манаа малгай. Хүнд ээ нөө. Хүнд барайгүй хөнгөн юм байна. Хайгана. Нэг хүнд юм шиг харагдаад байгаа ярнээсээ хөнгөн юм байна тий. Тэс хүнд биш юм байна. Тэгээд нэрээ ойролцоогоор хитэн цаг ингэж ийм хувцастай байх уу та хэд? Бидэд бол за дооцны 3 цаг бол байх хаа. 3 цаг байхад бол нэг төртөхгүй юу? Гайгүй би гайгүй шүү дээ. Одоо нэг маскоттай одоо юм битүү багнуудтай тэр хүүхдүүд маань ерөнхийдөө бол нэлээ ачаал авах. Гэхдээ манай маскотууд нэг юугаараа өөр юм гэхээр дотроо юм сенс мэстэй. Тэгээд ингээд батарейтай тэрийг нь асаачингууд ингээд дотгошоогоо үлээгээ гэж зөндөөд байхгүй юм тийм гайгүй. Тэгээд нэг нүд нь шилэн болохоор тэр нэм цантан мантан гэж байгаад идэг байхгүй юу. Тэнгүүд сэнсэн ачлуулчингууд тэр шилэн цантж мантахгүй айгу зүгээр идэм байлээ. Зөө. Тэгвэл бас гоё юм байна тий. Энд ингээл явж байхад нэг байгууллагын гадаа ингээд нэг юм тараах материал ингээд бүжгэлж байгаа ингээд нэг тийм бас нэг баг өмссөн хувцастай улсуудыг ингээд харахаар л өөр хэцүү юм шиг санагдаж шүү. Тэр дотор одоо бүрдэж өгмөр юм шиг санагдав тий. Тэр тус маань ингээ хөлөрдөг хүн бол бүр ингээд шалгалтын юм гарч ирэх байх гэж бодоод үздэг. Заримдаа очиод ингээ багийн ингээд сөхөөд үзчихмээр санагдаад байхгүй тийм. Ер нь бол тийм яаж сенстэй байсан гэсэн. Одоо тэр бол бүр air condition шиг хүлээхгүй л дээ. Тэнгүүд ерөөсө дотроос нь бол нэг саунд суугаад гараад ирсэн дайны бол гарч ирнэ. Бас тийх байна. Тий.
Тэр чинь бас давуу талтай гэдэг байна шүү. Өг шатаад. Тэр тусгаад бол эмгтээчүүд хүмүүс мөр юм тий. Бас нэг өөх мөг шатаачдаг. Зузаан ус өмсгөр дотроо яг карди яагаад баг ингээд хүснэ ингээд бодцаагаад. Гэтэ турхан хүн байхаар чи бүр өөхөн шат алуулчих юм шиг. Харин туранхай хараад. Танад ер нь турхан хүмүүс байдаг уу? За ихэнх нь надаас туранхай. Ихэнх нь бүгд надаас туранхай. Гэтэ одоо жишээ нь дүрдээ тааруулаад гэдэг юм уу? Одоо жишээ нь таны хувьд бол одоо ингээд яг энэ дүрдээ таарсан юм ах шилтэй байна уу? Тэ? Дүрдээ тааруулаад одоо Дүрээ сонгож байна уу гэж үү? Одоо нэг байна нэг дүрээр ингээд танигдсан жүжигч бай гэж бодъё л да. Тэ? Хаа чи одоо нэг ямар малгайт лээ? Галзуу малгай. Галзуу малгайтын дүрээр одоо ингээд танигдлаа гэж бодлоо. Тэр галзуу малгайтын дүр нь одоо тийм туранхай яг кинон дэр бол туранхай байд юм уу, тархан байд юм уу тий. Тэрэндээ тааруулж одоо таргалахч байд юм уу, торгоч байд юм уу гэдэг бол байх уу? Тэр бол юу юм бэлээ? Одоо хэрвээ яг энэ дүрийг би ингээд авандаа энэ дүрийг ингээд амьлууландаа гэж бодсон бол би туранхай байсан юм билээ. Тий. Нөө дүр нь болохоор ерөнхийдөө туранхай тий Johnny Depp тоглодог туранхай. Гэхдээ нөө нэг Гэтэ би тэр дүрэндээ дуртай болохоор энэ овцыг өмссөн юм аа. Характерыг нэг гарах нь илүү чухал юм байлаа. Хүүхдүүд бол наад чи бандгаар байна штэ. Ихээс илүүтэйгээр одоо нэг энэ маяг гэж байгаа нэг тэр характерыг нь харах юм бол хүүхдүүд илүү ойрхон буудаг. Хүүхдтэйгээ яаж тэр дүрийг гаргаж харьцаж байна гэдэг чухал ахгүй тий. Тэгэд одоо бас чухал юмнууд бол одоо мейкапууд байна. Одоо бид хоёрын мейкапыг хүслээгээ хийж хийж өгсөн тий. Тэгээд нэрээ чухал шүү. Дүр хамгийн чухал гэдэг тий. Амьлал явчихдаг. Тийм шүү дээ. Тэгээд тэр гаргаж байгаа тэр нэг эмоц энэ зүгээр ингээд сериус гой хувц өмчлөж гэсэн сериустай байгаад байвал тэгээд хүүхдүүд бас хувцыг нэг харж таашаачаал яваад байгаа шүү дээ. Тэмүүдэг бас одоо өөрөө чи гаргаж байгаа шиг ингээд инээ чанаас ингээд одоо их өслөө шиг үсэрчтэй хүчсэн ингээд гэх юм бол хүүхдүүдэд илүү л дуртай тий. байх бах тий. Нөгөө нэг үздэг хүүхдийн киноных нь нөө бид нар ч одоо энэ дүр дээр ажиллахдаа бүгдээрээ судалгаа хийж байгаа. Ер нь нэг мэрэгжлийн жүжигчид дүр дээр ажиллахдаа яаж ажиллах вэ гэдэг тал дээр бүгдэн дээр нь зааварчилгааг нь энэ дунд мэрэгжлийн хүүхдүүд бий, мэрэгжлийн бус хүүхдүүд ч бий. Тэд нартээрээ одоо за судалгаа ингэж хийнэ. За судалгаагаа хийгээд одоо над дүр дээр хэрвээ би ингээ байсан бол ямар үйлдэл хийх үү, ямар характертай байх уу гэдэг болгон дээр одоо бүх гүнжнэр ингээд параданд явахдаа бүх гүнжнэр би бол гүнж гэдэг ингээд байхгүй тэр дунд сахилахгүй гэдэг гүнжж байна. Тэнгүүд тэнд одоо нэг юу ийм номоо даруухан ийм гүнжж байна. Эсвэл ааштай гүнжж байна. Тийм болгоно характер болгон дээр нь юу онцлогуудыг гаргаж өгөхийг бас хичээж байгаа. Өөр бас дүрд ирсэн байсан шүү дээ. Тэднийг одоо өгтөж авах уу? Тийх үү. Дуудъя л та. За тэгээ. Хэдүүлээ ирсэн бай. Харин тий. За манайхаас Magic Mascot Entertainment-аас 3 дүр маань ирсэн байгаа. Жишээ болгож. За ямар дүрийг одоо гарч ирэхийг нь харах уу? За тэгээ. За хамгийн эхнийх нь нэг нь нэгээр нь бүр нэгээр гарах юм уу? Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. За хамгийн эхнийх нь дүр бол Хай сэно хүүхдийн баярын минь дүргийн. За дараагийнх нь манай Jasmine болж байна. За сайн байна уу? Энэ юуны жаахан ичимхий шүү. Тэр Нөө ичимхий миньон юм биш үү? Миньон илүү нэрээ тий. Багтахноо миньон. За бүгдээрээ сэно. За сайн байцгаана уу? Баярын мэнд хүргэе. Яг нэрээ дүрийнхаа үйл хөдлөлөөр хөдөлт юм биш үү те? Хөөрхий. Сэно. За сайн уу? За. Манай тэр нөгөө томчлог нэг энэ дам юу вэ? Энэ л нэг юу хүүхдүүд маань мэдж байгаа бол Моана гэдэг хүүхэлдэйн киноны Мауи гэдэг яг тэр жүжигчин дуу оруулах жүжигчин болохоор нэг хинжтэй халдсан чинь химэлээ. Rock Dwayne Johnson-ны нэг юу дуу оруулалт хийдэг Мауи гэдэг дүр байгаа. Гэтэ яг нөгөө хүүхэлдэйн киноны баатар дээр гардаг дүрүүдээ яг ингээ амьдаар нь харж байгаа юм шиг санагдаад тийм. Нэг хөөрхөн тий. За тэгээд энэ маань одоо үзсгэлэнт Jasmine байна. Аладдины гүнж Jasmine байна. За тэгээд энэ болохоор ичимхий гэсэн мөртлөө сахилахгүй манай Minion байна.
Зэ. Улам иччих юм шиг тий. Нөө ямар хөрх юм бэ тий? Манай миний нүд айгүй хөрх мас. Тийм бэ тий? Яг нүдний нэг юу хармаар нь. Нэр би ингэж харангууд надад гоё том гарууд ингээд хараад байгаа юм шиг тий. Над руу гэдэг. гой сэтгэл төрж байгаа болохоор хүүхдүүд бүр яг ингэж ихэн боддоор ингээ харах юм бол бүр илүү баярлах нь аргагүй юм байна. Ста хөөрх юм байна. Тэгээд одоо яг нэг парадн дээр эн чинь юу вэ шүү дээ бүр ингээд 40 хэдэн ийм дөрвүүд гарч ирнэ. За тэгээд нэг жинхэнэ октод ингээд гэдэг ингээд харахаараа орилдог очиод гүйжчихэд тэрдэг гүнжнэр гэж байгаа. Тэгээд Хөвгүүдийн бас дуртай дөрүүд байгаа юу? хөвгүүдийн дуртай дөрүүд байгаа. Одоо манай Питер Пен маань хөвгүүдийн дуртай. За тэгээд Мэлхийн нинжа гэдэг ч юм уу тий. Тэгээд Мэлхийн нинжа ч амар дэм булчинтай бакмак нөхдүүд бай. Пиано гэл. 40 дөрөв гэдэг чинь дөрөв бол давтагдахгүй шүү дээ. Дүр бол давтагдахгүй. Тий. Одоо жишээ нь Minion гэдэг хүүхэлдэйн киноноос 2 Minion байгаа. Гүрүүтэйгээ автагаа. Гүрүү шүү дээ тий. Олон юм шаргнууд бүжгнаа. Тий. Хэдэн мянган юу Minionод байдаг. Тэндээс болохоор яг нэг гол дүрийн Stewart Bob гэдэг энэ хоёр дүр байна. Би эднэртэй нэг зураг авах марсагдаад байгаа юм. Чи зургийг дараад өгөх. Тэгээ очоо хүүхдтэй харуулъя. Нэрэ манай энэ үлгэрийн бадрууд яг энэ нөгөө зузаан юм хувцастайгаар халууцдаг ч юм уу тэрцдэг тийм хэцүү байдал байдаг болов. Одоо чи гөөрсдөөс насах уу? Нэрэ тэгээд би игээд миний Питер Пенашаа жижигэн үгүй яана. Питер цаа хоёр урд нь За гарсан. тий. За хоолстой харагдахгүй байна. За жоохон вайтер лөвсөн ч болохгүй шүүн. За. Би ийм гоё үлгэрийн бадруудтай уулзлаа. За манайцтай гоё жүжигчд. За яаж гараа энийг дахиад нэг явахгүй бол би энэ буруу аваад байгаа юм биш үү? Өшөө зайнаас авах хэрэгтэй юм байна. За гурваа дарлаа. За баярлаа. За. Нэрэ манай юу яадгүй ядардгүй. Яаж ин хин толгойд хөөд. Халууцдаг. Яаж ин Minion Халууцдаг гэж энэ хоол сайн үлддэг. дахиад авах. Ундаа хоо гэж. Энержи дээр ингэх уу? Тэгсэн чинь манай тэр нөгөө хин бүр илүү хүчтэй болчихгоо тий. Маа юу. Тэгэж тий. Маа эргээд ардаа. Энэ гэхдээ ингэ нөгөө энэ чи хүүхдийн канон дээр бол энэ чи шивээс үстэй тий. Тий, шивээс. Одоо энэ нэг шивээс түүх мөх аварж исэн том ажлуудынх нь одоо түүхүүд нь ингээд зурагдсан байдаг тий. Тэр одоо ингэ хөдөлтийн бил шүү дээ. Кино хүүхдийн хөдлөөд ингэ гүүгээд. Одоо энэ дээр бас хөдлөнө. Тийм үү. Одоо энд ингээд хин нэг ингэ байж байгаа ш тий. Тэнгүүд одоо энэ дигийг нь ингээ хөдлөгчүүл. Хөдөлгөдөө бие гэж. Тэгэд манай маавигийн үсмэс бол Нэрээ танаа энэ entertainment-ийн хүүхдийн төрсөн өдөр болоо яг ингээд үсгэлийн баяр гэдэг нэг хүүхдийн үйл ажиллагаа басан арга хэмжээнүүд дээр урилгаар юу тоглолтгоо. тий тоглоно. Тэгээд нэг юу тэн дээр яг ямар баяр гэдгээс нь шалтгаалаад хөтөлбөртэй тий тусдаа хөтөлбөртэй. Бас насанд нь давхарсан бас. Тий. Одоо энэ үлгэрийн баатрууд авчиж байгаа. Ааха. Тэгээд одоо нэг юу эхлээд за хэдэн насны хүүхдүүд ах вэ? Ямар хүүхэлдэйн кинонуудыг их үзэж байна. Тийм хүүхэлдэйн кино байгаа манад байгаа гэл. Тэгэл нөгөөдөлөөсөө ингээд нэг юу багцууд гаргаад тий тэндээ ингээд хөтөлбөртэй тэр хөтөлбөрөө ингээд очиод үзүүлнэ гэсэн. Тэнгүүд одоо нэг хүүхдийн баярын ямар нэгэн ингээд баярыг төрсөн өдөр ч юм уу усны найр одоо тэгээд төгсөлтийн баяр гэх мэтлэн тэрэн дээр очдог entertainment багууд айгүй их болсон байна. Гэхдээ яг их болсон чинээгээр чанартай юу гэх юм бол бас тэрэн дээр учир тогтолтой юм шиг санагддаг. Нөгөө ялангуяа бяцхан хүүхдүүдийг яг ингээ анхаарлын төвлөрүүлээд яг ингэж нэг хэдэн минут барих чинь аягүй чухал юм гэж тийм нөгөө жоохон хүүхдүүд чинь ингээл нэг анхаарал сарнаал нэг тийшээ гүгээл нөгөөдөг нэг ингээл хүүхдүүдтэйгээ байлдан дагуулаад яг ингээд нөгөө сонирхлын татна гэдэг чухал юм шиг байлаа шүү дээ. Том хүн гэхээсээ илүү хүүхэд ингээ нөгөө хэдхэн минут яг ингээд анхаарлын төвлөрчөөд буцаад ингээд төвлөрөлтөнд байхгүй болчихдаг шүү дээ.
Тэгээд нэг бас нэг юм би ч нэг өөрөө бас шинжлэх ухааны юм үзүүлбэр өдр хийдэг. Тэрүүгээр нэг юм хүүхдийн төрсөн өдөр өдр хөтэлдэг байхгүй юу. Тэгээд яг тэрэн дээр нэг болсон юм нь би ингээ хөтлөө ингээ байжсэн чинь цаанаасаа юм нэг үлгэрийн баатартай өдр гэдэхгүй юу. Акай гэж хүлээгээ ингээ байжсэн чинь нэг поророо гарч ирлээ. Нилээ үгүй царай зүстэй маа. Царайгаа дороо юм уу? За. Урдаас авсан юм аа. Айгуу хэмтгай авсан шиг байгаа маа. Тэгээд игсэн чинь нэг тэнд байсан хөөгтүүд нь юу айж зүхтаад үргээд тэгээ арай гайгүй нэг хүүхэд нь харж иржсэн өөдөөс нь яг царай тулаад зогссон чи царай нь айгуу сонирн болсон. Согтуу бороо гэж ойлоод. Яа. Тийм хүн нэг юмнууд айгуу их байгаад байдаг. Бид нар одоо хүүхдэд нэгэн тал гоё хүүхдэд баяр баясгал нэмэх гэж байгаа бол амар гоё сэтгэлээ зориулаа гоё чанартай юм хийчихье, чанартай юм үзүүлж хэл гэдэг тийм зорилгыг л хамгийн урдаа тавиад. Тэгээ манай entertainment-ийн одоо гол ураа бол ичдийг амлуулцгаая гэдэг. Тэгээ бид нар одоо нэг юу 8 сард хамгийн анхны маскот иржсэн гэдгсэн шүү дээ. Тэгээд 10 сарын 1-нд яг ингээд опстоп бөөнөрөө ингээд цуглаад за ингээд манах эхэллээ гэдэг. Тэнгүүдээ шууд 10 сарын 26, 27-нд нэг юу тус хардагтан лээ ордон дээр хамгийн анхныхаа хүүхдийн бүрийн хэмжээний нэг мюзикл жүжигийг тавьжсэн. Тэр маш их гоё хүүхдүүдэд хүрсэн нэг юу суудал дүүрэн хоосон гэдэг нь биш нөгөө тэнд үзэж байгаа хүүхдүүдээс илүү тэнд бас багш нар ингээд нөгөө хамт байж байгаа шүү дээ эцэг эхчүүд нь тий нөгөө эцэг эхчүүд нь юу суудлах юм бол сууд хаад бол ингээд юу тасалбаргүй зүгээр орж ирэж хөлөөтэй ингээд суна гэсэн чи эцэг эхчүүд нь өөрсдөө ингээ үзээд ийм юм чинь бас бэд юм уу ямар гоё зөвхөн хүүхдүүдийг үзүүлээл за дуусгаар нэг аваа гарандаа гэд нэг юм боддог байнга нэг тиймэрхүү юм жишг тогтсон байсан чинь танахыг бүр ингээ хөтлөгдөд хамт үзээд тэгээд ингээ бүр дуусан гот нь ингээ өөрөө ирэхгүй бүгдээрээ ингэж босч алга ташлаа гэдэг. Тэрэн шиг яг нэг юу хүүхдийн жүжигүүд байна. Тиймэрхүү юмнуудыг манай одоо салбарынхан маань маш гоё хичээж ажиллаараа бойл гэж байгаа юм биш. Улам гоё чанаржуулаад нэг тийм гоё хичээгээд ингээ ажиллажвал яг гоё болох гэдэг шүү л гэж хэлдэг. За манай гурав ядарч байгаа болоо. Яаж юм? Гайгүй юу? Дуустал байж чадахгүй эсвэл буцаад манай юм уу? Тийм манай гурав энэ талаас талаа байж тэгээжсэн дээр гоо тий. Тэгэхгүй одоо айгуу том бод юм байлээ. Бахидын яриа бас жоохон сонжирх юм гэхээр та гурав маань амраад байж. Тэгэхгүй баярлалаа. За баярлалаа. Ясминда баярлалаа, Миньонда баярлалаа. Нөгөө химлээ. Мауи. Маавда баярлалаа. Мауи. Оо, successful юм байна. Яг гэхдээ яг нөгөө тухайн яг нөгөө хүүхдийн кинонд гардаг тэр нөгөө характераа гаргаж аваад. Харин тийм байна тий. Тий. Нөгөө юм байна. За нөгөө ярин дунд нөгөө хоолой идэхээ мартчихад хоолой байлгаад байна шүү. Бисээ амсан гоо. Барада чикен гэдэг манай нэвтрүүлэгтээ бас Ядаж амсан. тий тгий да. Барада чикен. Ядаж амсан. Тэгэхгүй бол бүр хөрчлөө. Манай заяа турж Би шарсан яа. байгаа. Заяа турж байгаа гэдэг байна. Тэр болохоор би зүгээр энержи дринк угаалаа хэмжээ. За одоо хүслээгээр одоо жоох яриулнаа. Тэгээ. Олё барьчихгүй. За наашаас үү. Би яг энэ цовод яг тухтай идэх гэдэг. Magic маскотоос гадна ямар нэгэн одоо тийм эсвэл production яадаг. Хариалт. Гү яг өөрөөр хуваараа. Би нэг ус авчих. Хуваараа авчихдаг. Одоо ингэ надад санал тавьдаг байхгүй юу? Амар нэгэн production за X40 байх юм л үү те. Ташин уу юм аа. Production одыг Гаацтай ус юм би. Хүмүүс минийсээ уухан дууссан байсан юм. За харин тий яг горооч голлох шиг. Тэгээд ингээд ер нь бол одоо ажиллаж үзээгүй, хамтарч үзээгүй production зөндөө байдаг. Тэгээд би сотор ингэж боддог байхгүй юу? Ингээд үздэг тий зургатаар үздэг жүжигчдтэйгээ ингээд уулзаад хамтарч ажиллаж үзэх юмсан гэдэг. Тэгээд аюу их ингээд боддог байсан. Тэгээд ер нь их ихтэй ингээд хамтраад ажиллаад үзээд аюу гоё тийм дурсамжтайгээд тэг ингээд нуртай ингээд жүжигчтэйгээ хамт тий янзар хаалцаавал ингээд тэгсний дараа ингээд нээлтэн дээр гоё уулзаа сайн өгчээ гэл. Тэгэл уулзаа дараа нь ингээд киногоо ингээд үзэхэд амар гоё мэдэрч төрдөг байхгүй. Тийм тэгээд би ч гэсэн өөрөө ингээд одоо Magic Mascot-д ажиллах амар дуртай байгаа. Тэгээд би нөгөө нэг
өөрөө баярлдаг байсан. Одоо ингээ хүүхд баярлуулах гэдэг явж байгаа амар гоё. Хүүхэд баярлахыг харахаар их гоё идэг. Тий. Цаанаасаа л их гоё юм гэрээлэг нэг бүр ягаад ч өөр ирэхгүй баярлаад байт юм аа. Хүүхдээс одоо хүүхдэд ингээд нэг биелэг өгдөг ч юм уу хүүхд ингээд нэг урамшуулаад ингээд гоё байна ингээд нэг бүжиглээ ч юм уу дуудуулахад ингээд алгамлах ташаа гэхэлэр хүүхдийн тэр баярлж байгаа гаргаж байгаа эмоц нь нэг гоё байдаг. Нэг гоё энерги зэрэг тий. Нэг гоё энергитэй байдаг. Тэгэхээр та хэд бол маш их буянтай ажил хийж байгаа юм байна. Одоо Хүүхдэд чиглэсэн гоё. тий одоо энэ хүүхдийн баяраар одоо хүн болгоны хүүхдээ баярлуулах гал одоо тэр тавтаанаар ингээд аваад яваа. Маш олон хүүхдүүд дунд та нар байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол одоо ястал нэг жилийнхэн заслыг хийлгэж байгаа юм шиг гоё болох байх гэж бодож байна шүү дээ тий. Нэр бас айгүй гоё жишээ. Засал шиг л орно шүү дээ. Энэ жилийн тухайд сэргээл тий. Энэ жилийн тухайд хэдэн уран бүтээл дээр ажилласан? Энэ жил Одоо хагас жилиг үрж шүү дээ тий. тий ямар ч байсан Хамгийн сүүлд ямар уран бүтээл орсон бэ? хамгийн сүүлд чинь би нэг реклам тоглосон. Нөгөө нэг Мэйжи гэж шоколадны газар идэв юм л да. Тэгээд Монголд анх удаа орж ирээд тэгээд Мэйжийнхэнтэй хамтарч ажилласан. Ингээд шоколадын нийтэд үзсэн ямар гоё шоколад байсан. Нөгөө Испани гэдэг үү? Мэйжи гэсэн үү? Тийм, Японы Японы. тийм. Чи нөө Zero Enter гэж байгаад байдаг тий. Самартай олон төрлийн олон төрлийн. Тэгээд тийм нэг реклам тоглосон байдгийн. За. Тэгээд нэг жилийнхаа шоколадны хэрэглээг хангацсан байдгийн гэж юу? тэгээд манай Little Mom гэдэг дулаан ихч маань намайг подкастт орж оруулаад тэгээд подкастт ороод би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Тэгээд энэ жилд ер нь тийм хоёрхан л орон бүтээлд оролцоол байж байна. Нэр хүслэгийн хамгийн одоо бодож явдаг, мөрөөддөг тийм нэг хүн болгонд нэг тийм уран бүтээлчүнд нэг дүр өгдөг шүү дээ. Тэгэхээр чиний хувьд яг ямар тийм ройл дүрд тоглох юмсан гэж бодож мөрөөддөг вэ? Яг тэр мөрөөдөлтөө хүрсэн үү? Эсвэл арай хүрээгүй нөө яг тэр бодож исэн дүрдээ тоглож? Би ээж дээр их ярьдаг байсан юм. Түүхэн кинонд олон ангид түүхэн кинонд тоглоё гэж их ярьдаг байсан. Тэгээд яг тэгж ярьж агаад ингээд бодол биелнэ гэж ярьдэн шүү дээ. Мөрөөдөл. Тий. Тэгээд яг тэгж яхад хятадын одоо кино продакшнаас ураад ийм кинонд түүхэн кинонд тоглоод өгөөч ээ. Ваа, тэгвэл мөрөөдөл нь биелсэн юм шүү баг. Тийм биелсэн. Тэгээд Хизээ хэдэн нас тахта? ямар ч хэлсэн 23 онд хаа. Тэгээ 23 оны 6 сарын ихээр яваад хятад руу яваад нэг 9 сар гэхэд Монголд ирсэн. Тэгээд тэр чинь нэг 12 ангитай. Тэгээд тэрний 3 4 5 ангид нь одоо би тийм тоглосон. Одоо хятадд бол аль хизээний нээлтээ гэж гарцсан байгаа юм шүү дээ. Тэгээ одоохондоо арай гараагүй байгаа гэсэн. Тийм. Тэгээд хятадчин бас Монголоос арай өөр. Тийм нээлт тэмдэр хийдэг. Тэгээд бас нөгөө соёлын ялгаа байгаа шүү дээ. Тийм болохоор бас нөгөө нэг олон ангид болохоор нөгөө киноны ингээд засвар масвар тий. Эвлүүлэг ингээд ажиллагдаж байгаа гэдгийгсэн. Тийм тэгээд ямар ч ингээд мөрөөдлөө биелүүлчихлээ. Тэгмээ дараагийн бас мөрөөдөл гараад ирсэн. Дараагийн том мөрөөдөл. Хүн нэг мөрөөдөл нь биелээд тахаар ахиал мөрөөдөд идэв шүү дээ. Мөрөөдөл биелэхээр нөгөө юу болдог вэ? Зорилго биелэхээр төлөвлөгөө болдог ч гэдэг нь нэг тийм үг үүдэг шүү дээ. Тэгэхээр эхнийх нь мөрөөдөл биелж байгаа юм чинь дараагийнх нь бас өшөө тэрийг улам цааш нь лавшруулаад томруулаад явж байгаа тийм. Тэгээ би ч нөгөө нэг кино их үздэг юм аа. Тэгээ кино их үзэн Kenny Reeves гэдэг кино жүжигч байдаг шүү дээ. John Wick дээр тоглодог. Тэгээ тэр жүжигчнийг би айгүйх шүтээд ингээд яадаг байхгүй юу? Тэгмээтэй тийм амар Үлгэр дуурайл авдаг. Тэгээд ер нь тэр жүжигчин шиг мундаг жүжигчин болоод тий одоо ингээд John Wick ч нэлээд алдартай кино шүү дээ. Ингээд 3 4 бүлэгтэй. Тэгээ тэр нь ингээд гараал ингээд одоо хүртэл үзэгчд нь мартдаггүй. Тиймэрхүү нэг юм одоо бодлоос нь одоо ингээд үзэгчдийн тийм дотор нь ингээд байж л байдаг тийм кинонд амар тогломоор байгаа. Тэгээд ингээд Зээч хуучирдаггүй тий. Зээч хуучирдаггүй тийм кинонд аяг тоглохыг хүсдэг. Нэг юм арт хаус гэж кинод нь шүү дээ. Тиймэрхүү жанрын төрлийн кинонд тоглохыг амар хүсдэг. Ийм сэтгэл зүйн. Ер нь бол ингээд жүжигчин болно гэдэг одоо бүр эргэлт зарцсан уу? Шийдсэн үү? Зарцсан. Тийм. Тэгээд одоо бас өндөр биш шүү дээ. Одоо дөнгөж ингээд 16 наснда одоо ингээд маш олон кино тоглоод одоо ингээд хүн болгон л харахад хүүхэд гэлтгүй ингээд хүн болгон хүслийг ингээд хараад бүгд таньдаг болцсон байж байна. Тэ? Тэгэхээр ямар олон уран бүтээл дээр тоглож, ямар олон уран бүтээлээр өөрийгөө таниулж чадсан бэ гэдэг чинь бол одоо энэ харагдаж байгаа байхгүй. Таньдаг болол одоо бид хоёр бас гэртээ урьж байгаа шүү дээ. Тэ?
Өстой гоё юм. Тэгээд одоо бас энэ Magic маскоттойгоо болохоор бас ингээд гэрээтэй явдггүй бас ингээд эднэтэй харьяалагддаг. Ер нь бол хамтарч ажиллаж байгаа. Тийм. За. Бас л ерөнхийдөө бас нэг ингээд санал тавиал ингээд явж байгаа юм байна тийм. Надад ингээд таалагдсан. Өөр яг Питер Пенээс гадна өөр ямар ийм дүр тойрдог вэ? Энээс өөр өмсдөг одоо тийм хувцас маскот эсвэл яг энийгээрээ л ингээд яг хүүхдүүд танигдсан уу? Яг нөгөө нэг юу Питер Пэний хувьд болохоор хамгийн анхных нь одоо өслөгийн хувьд хамгийн анхных нь дүр тэгээд Magic маскоттой хамтарсан тэгээд хамгийн анхных нь дүр тийм. Тэгээд ерөнхийдөө одоо хүүхдийн баярын парадаас гадна цаашдаа одоо зуны ажлын төлөвлөгөөнүүд дээр гарсан байгаа. Тэрэн дээр болохоор ер нь үргэлжлээд өөр дүр дээр одоо аль сонирхолтой өөрийгөө сорж болохоор тиймэрхүү дүрүүд дээр хагаад тэгээд хамгийн гол нь одоо нэг бичлэг гэдэр гэхээс илүү тэндээс шууд хүүхдүүдийн реакшныг одоо авж байгаа. Тэнгүүд одоо өслөгийн хувьд тэндээс хүүхдүүдийн реакшныг яг тэр одоо баяр баясгалыг шууд авахын тулд энэ хүнээс чинь илүү их ур чадвар шаардна. Тэгээд тэр нь өөрт нь гоё тийм сонирхолтой санагдах байх гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Ер нь тайцны юм дээр ажилласан хүмүүс лээ. Би өмнө нэг 49 гээд Peace March хойноодыг тийм хүүхдийн драмын театрт би ингээд явдаг байсан юм. Тэгээд ингээд 7 хоногт нэг удаа тоглолттой байдаг. Тэгээд тайзны соёл жоохон баг зэрэг мэднэ. Гэхдээ тийм амар сайн мэрэгжлийн бол биш л дээ. Тэр нь бол өмнө нэг удаа л ажиллаж ирсэн. Зөв. Одоо тэгвэл тэрийг буцаахаас сэргээгээд одоо энэ хүүхдүүдтэй гоё ажиллах нь шүү дээ. Тийм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр. Танах түрүү бас ярьсан шүү дээ. Magic маскот. Бас нөгөөдгөө буруу хэлж байна. Нэг тийм жүжиг энэ төр тавьж ирсэн гэдгсэн шүү дээ. Тайзны жүжиг тавьж ирсэн. Тэрний хадгалаар бас гоё дэлгэрүүлж яриаш. Тэр маань болохоор нэг юу тийм тайзны жүжиг тавьсан тийм. Ер нь одоо юу тавьдаг юм уу яа тийм хаана тэр жүжигүүд нь тавьддгийг тийм. Хэрвээ нэг үзэгчд бас сонирхож байвал хаана тоглолтгийн ямар одоо жүжигүүд тоглолтгийг мэдэж авах юм бол хүүхдүүдээс дагуулаад зуны амралтаар нь үзэх боломжтой шүү дээ. Тэгэх бах. Манайх болохоор яг тэр анхны жүжиг нь нэг бүүгийн ирэлт гэдэг. Бүү гэдэг нь нэг Monsters гэх хүүхэлдэйн кино байдаг штэ. Monster Science гэдэг нэг мангасуудын ертөнц гэдэг. Тэрэн дээр нэг бүү гэдэг нэг жижигхэн охин байдаг штэ. Тэгээд гол дүр нь Майк Вазовски, Сали гэдэг нэг хоёр мангастай. Мангасуудаас айдаггүй нэг охин байдаг. Тийм, ганц айдаггүй нэг охин. Мангасуудын ертөнц рүү орж ирээ тийм. Моожгаа гэгүүгээд байдаг. Яг нэг тэр юу 3 дээр төшөглээд хамгийн анхныхаа тэр юг хийсэн. Жүжиг хийчихсэн. Тэгээд нэг тэрийг болохоор яг жүжигийнхаа бүрэлдэхүүнээр нь тусгаар тогтнолын ордон дээр эхэлж тавиад тэгээд Баян зүрх цаашаа налах гэдэг ч юм уу нэг юу соёлын орднууд дээр нь очиж нөгөө хүүхдүүдэд тоглоод тэгээд явж исэн. Тэгээ ер нь бол ингээд манай дээр ингээд ирээд тоглох боломжтой юу гэсэн газар нь очиод бүрэлдэхүүнээр очиод тэр жүжигүүдээ ингээд тавьж исэн. Тэгээ ер нь бол цаашдын төлөвлөгөөн дээр болохоор яг тиймэрхүү бүрийн хэмжээний жүжиг бол улиралдаа бол нэг өөр сэдвтэй жүжигүүдийг тавиад тэгээд тэрийг ингээд энэ тэнд тоглоод явах эсвэл яг үндсэн нэг газараа тогтож тоглоод тэн дээр хүүхдүүд ирээд яг нэг юу манай хошуурлынхан ч одоо үйлдвэрчин дээр гэдэг ч юм уу ингээд сар тоглолдог. Тэгэл хүмүүс ингээд ирээд үздэг штэ. Гэтэ яг хүүхдийн юм дээр болохоор тэгэх боломжгүй юм лээ. Одоо жишээ нь сар тоглоод бах тий. Нөгөө нэг юу налахад байгаа хүүхдүүд хизээч тийшээ ингээд нөө тусгаар тогтнолын ордон дээр ирээд ингээд заавал ангаар ингээд олуулаа ирээд үзэхэд хүндрэлтэй. Тэнгүүд бид нар очиод тоглож ийл байгаа л тий. Тэгээ очиод тоглоод ингээд янгууд хүүхдүүд айгуу гой нөө бөөнөрөө олуулаа ингээд алхаж хурж ирээл шууд жүжиг үзээд ингээд ангаараа явах нь тэр нь хамаагүй илүү гоё бид нарт ч гэсэн ингээд хүүхдүүдэд энд байгаа хүүхдүүдэд ингээд хотоос зайтай ч гэсэн бид нар хүргэж чадлаа гэдгээр өөрсдөө бас бахархаастай байгаад тий. Орон нутг руу ер нь бол боломжтой юм лээ.
те нөө нэг хамгийн анхныхаа зүгээрс за бүх дөрүүдээ ингээ оруулъя гэдэг өөр амар олон дөрүүдээ ингээд оруулаад бараг 10 хэдэн маскоттой янгууд бид нэр өөрсдөө суухгүйгээр зөвхөн маскотуудаа ингээд ачлаа гэхэд бол нөө нэг 40 хэдэн хүний суудалтай том автобус байдаг штэ тэр чинь бас авартай тий. Одоо саяны эдэг чи ингээд нөө нэг юм том юунд нуутанд нь хийхэр чи айгүй том болчтой. Хөнгөн мөртлөө айгүй ихт нөө нэг эзлэх үнтэй тий авар ихтэй. Тэнгүүд яг тэр юу том автобус нь ингээд суугаад юу бөөнөр ингээд ороод арай гэж таардаг. Тэнгүүд дараагийнхаа жүжигүүд дээр болохоор яг сэдвчилсэн одоо мангасууртын ертөнцийн болол одоо дараагийнх дээр нь тролс гэх хүүхэлтэй кинод дандаа дуулдаг бүжгэлдэг тийм жаргалтай байдаг. Тиймэрхүү өөр сэдвэр жүжигүүдэд тавих юм бол ингээд тийш тийшээ очиод явах боломжтой. Тайзны хувьд ч тэр тиймэрхүү юмудаа бодож төлөвлөд байгаа. Нэмэр шин тэгээ хажууд нэг автобус заавал байх юм байна. Тий. Тэгж таарчих. Тэгээд бас өөрсдөө ингээд одоо хаан чи ингээд налгаж юм өөр ингээд соёлын төвдөр ингээд орчоод явах. Хувцснаас гадна бас ингээд нэг юм тайзан дээр бас нэг юм босохгүй. Одоо тайзны хэрэгсэж. Тий, нөө тайзны жижиг хэрэглүүд, декорацууд эдгээр бас айгүй их байгаа юм чинь. Жишээ нь одоо нэг юу тайзан дээр байгаа бүү гээл тэгэхэд чинь бүүгийн гэр гээл тустай байж байгаа мангасуудын ертөнцгээ тэнгүүд нэг юу өөр жижиг хэрэглэлтэй тавих юмнуудтай нэ тэрэгээл тэгээд тэд нарыг бүгдийн стежинг ачаал задлал жижиглээл авчиж жүжигчдийн тусдаа суух унаа тэгээд хувцас болон жижигээр хэрэглэл байх нэг унаа байх хэрэгтэй юм шиг баг тийм. Тэгэхгүй бүгд нэг доор ингэж багтах бас боломж нь бас хэцүү. Тэр нөгөө 40 яг энэ одоо үлгэрийн бааtruуд дээр дахиад ер нь нэмий гэсэн төлөвлөгөө байгалах тий. Ер нь бол бүгдийг нь захиалцсан байгаа. Нийтдээ эхний ээлжинд бол 102 маскоттой болно. Тэгээд 102. Ягаад заавал 102 юм? Ерөнхийдөө утга учир байхгүй. Зүгээр яг захиалал энийг гэл ингээд давж явал за хэд болсон гэхэд л ер нь 102 болсон юм шиг байна. Гэтэ яг нэг үйлдвэрээс биш. Жишээ нь одоо за Mavi гэдэг иймэрхүү дүрийг энэ улсын энэ үйлдвэр хамгийн сайн хийд юм байна. Миньонуудыг болохоор энэ улсын энэ үйлдвэр хамгийн сайн хийд юм байна гэж тэгж нөгөө судалгаа хийж байгаа тийм. Хамгийн сайн хийдэг, хамгийн чанартай хийдэг гэсэн тэр газруудаас нь энэ тэндээс захиалж байгаа. Жишээ нь одоо нөгөө Coco-гийн хүүхэлдэйн кино байдаг штэ. Гитар тоглоод гадуулаад байдаг. Тэрийг жишээ нь яг нөгөө Мексикээс захиалж байгаа гэдэг ч юм уу. Тий. Тэрэн шиг яг ингээд нэг өөрөөсдийнх нь хамгийн сайн хийдэг чадвартай тэр үйлдвэрүүдийг ингэж юу цуглуулж одоо нэг газар авчиж. Тэгэхээр бас эрэл хайгуул ихтэй ажил байх. Тэгэхээр судалгаа. Тийм бэ. Тэгээ хэдэн ойдол ч юм бэ? За боогч маань дундуур нэг туслах аваад байсан гэж сонсогдчихсэн. Гэхдээ ерөнхийдөө бол хоёулаа. Тэгэхээр энд нөгөө оёх боломжтой хувцас оёо захиалах боломжтойгоо захиалаад авчиж байна гэсэн. Тий. Одоо нөгөө нэг юм маскот биш юу дөрүүдэд хувирж байгаа одоо энэ хувцснууд болохоор дандаа тэр богийг гэдэг ихч маань өөрөө гараараа хийж байгаа. Нөгөө хоёр аялалчных нь нэг нь болохоор нөгөө 5 сартай өгтөн штэ. Тэгэхээр тэр богийг бүгдээ ингээд хийсэн юм лээ. За манай хинт болохоор өөр ямар нэгэн дүр байдгүй. Яг одоо яг өмссөн хувцснаас нь. Одоо энэ дээр болохоор эн чинь яг нөгөө миний дүрд хорж байгаагийнх нь яг хамгийн анхных нь бас өмнө нь болохоор одоо Майк Вазовски гэдэг ч юм уу, Олап гэдэг ч юм уу дандаа нөгөө маскоттой дүрүүд тэгээд нөгөө янз бүрийн тоглолт дээр орохдоо бид нар нэг юм хацрын юм жижиг микрофон зүүдэг тэгээд хүүхэлдэйн дүрүүд чинь ингээд нөгөө нэг энтэнд очихдаа ингээд ярихгүй ингээд зогсож идэг эсвэл ингээ бүжиглээ байж идэг гэдгийг нь эвдээд бид нар нэг ярьдаг хүүхдүүд хөө чи сайн уу гэхэд өөдөөс нь сайн уу гэд ингээд ярих юм бол тэр хүүхдүүд сая Олап надтай ярьлаа гэдэг тэр мэдрэмж нь амар гоё байдаг. Тэнгүүд ингээд дөрүүлээ нэг яриад үзье л та тхүү. Яг одоо дүрдээ ингээд орцсон хувцас өмсөн байгаа юм чинь. Тэгэл та. Яг одоо яг манаа хүслэн бас хүслэнгээрээ биш яг тий Петр Пенерээ ярих нь штэ. Дүрийнхаа нэг илэрхийлэмж тэгээд би бас тэгэж хармаар байна. Одоо бид нэг бодож байгаа заяаг бол алисаа гаарч. Намайг бол одоо нөгөө нэг ноён тэгээвлөө. За тэгээ харж. За тэгээ тий. Ер нь та хоёрт нэрээ тийм Disney-ийн дүрээс за яг
ийм дүр Disney хүүхэлдэйн киноны тийм дүр болно гэвэл яг хамгийн хүсэж байгаа дүр нь юу вэ? Таны хувьд эхлээд. Би энэ болмоор энэ. Би ойрт хүүхэлдэй үзэх хүн байна. Юу гэдэг юм бол Disney хүүхэлдэйнээс надад хөөх юм нөгөө юу л бодогдоод байна. Ширэг бодогдоод байна. Тэгвэл ширэгийн дүр гэж хатууртал зайлуул тэгэл буцаагаад нөгөө пианогоо эргүүлээл би пиано налчих юм уу? ширэг л бодогдоод байдаг шүү дээ. Энийг нэг буцаагаад нэг хүн болгоч гэсэн гэдэг ч юм уу тэгээд. Ширэг тэр л болж байна тий. Ширэг чинь бас нэг өөрөө айгуу характертай шүү дээ. Тэгээд тэр юун дээр хүүхэлдэйн кинон дээр яагаад юу яагаад би амьдралаас залах гэж байна гэдгсэн чинь бүр амьдрал нь оронгороо эргэжээ. Тэгээд ингээд За тэгвэл энэ жилээс эхлээл дөрүүдээ гаргаа явчих уу? Хэрвээ зүгээр яг та манай ширэгний гаргадаг юм гэдэг. Ширэгийн манай хоёроос тусалах юм уу? Сарай бодогдоод байгаа болохоос яг тэр гаргадаг. Ядаж нэг уургадаг характер энэ ч бас хүүхдийн баяр байна те. Хүүхдүүдээ гоё нээлгий хөгжөө. Өөрөө зах дээр очсон ингээд юм хоёр чихнүүд л ингээд аюул гойцсон ингээд сууж идэг шүү дээ тийм. Пианогоо бодож модоод гэсэн. Тийм л бид энэ шууд нэг үлдэх үү. За ингээд нөө хажуунаас нэг илжиг нь хаа ширэг ингээд тэгээд гад ихнэр нь хажуудлаас ингээд хүүхдүүд наваа гэд ингээд тэсэж байгаа л болцгаа гэд орилдог тэрийг. За надаас тийм гарах юм бол за одоо чи юу хажуулаа. чи юу яах гэдэг юм бэ? Би хүүхэд Юу шээ. За би ширэг цагаа гонц юм бодсон сууж байгаа. Би илжиг болно. Ой ширэг. Нэг жирмэн. Мадам. Сүлдээ өснө очих гэдэг. Бизнес юу нэг манай галзуу малхад чи юу нэг дүр дээр юу ямар характертай юм ямар дүр гаргадаг юм. Юу чинь одоо энэ ингээд зүүц байгаа энэ уцмцнууд бас. Би энэ уцыг айгу гайхсан байхгүй юу? Юу зүүцэн гэсэн чинь яг кинон дээр ийм Кинон дээр яг юм. Тэр нь ерөөсөө анзаарч байгаа юм байлээ. Яг ямар дүр вэ? Аксессуар гэх юм уу? Тий одоо энэ бол нэг жижиг хэрэглэн. За тэгээд яг кинон дээрх дүр нь бол одоо хүүхэлдэйн кинон анх гарч ирсэн шүү дээ тий. Тэнгүүд тэрэн дээр нэг юу айгүй характерны хувьд болохоор нэг тийм хүнээр ярих юм бол нэг тийм орон гарамж юм уу. Орон гарan гэж ярьж байгаа л танк хэл ирэнгүүтээ бүр шал өөр болдог ч юм уу. Нэг тийм характерны нөхөр байгаад байдаг. Тэгээд нэг Алисээ туслах гаач байгаа мó эсвэл бундын хатны туслах ч юм уу гэмээр нэг тийм ойлгомжгүй тийм дүр. Тэгээд нэг дараа нь одоо Johnny Depp-тэй нэг тэр тогсон тэр кинон дээр болохоор бас их юу яг ямар зан гэдэг нэг тийм тойлборгүй зантай тийм юу сүр сар хийсэн. Тэгээд ерөнхийдөө нэг юу характер нэг тийм галзуу гэдэг тиймэрхүү үнсэн характертай байгаад тийм лээ. Тэгээд би болохоор нэг юу яагаад өөрийнхөө хувцыг өмсөх юм бол шал өөрөө зүгээр энийг өмсчихээр ягаад ч юм ингээд цаанаасаа Чамаар тэгэхээр нөгөө хүн дас яг энэ хувцс мейкап энэ төр ч бас яг ингээд нөгөө яг тэр дүрийг яг дотроосоо мэдрэх тийм боломжоос олгож байгаа гэсэн. Харин тий. Одоо монгол хүн ингээд дээл өмсгөр нэг арай өөр өчтөж тийм. Тэнгүүтээ ингээд нэг костюм өмсгүүд ахаа гэсэн зэгцтэй болоо гэрдэг шээ. Тэрнтэй л бас ялгаагүй л дээ тий. Өөрөө жүжигчүү яг тэр нөгөө дүрээ бодож өмсөж байгаа юм чинь тэгэл одоо хин манай үслэж гэсэн юм дэгдэж юмс санагдаж байна тий. Хүүхдүүдээр жоохон алдалтай жоохон ингээд нэг сахилах готал тий. Шууд бойлсон давж үсэлж орж ирчих гээдсэн шүү. Нэг ингэж зогсож үзсэж за гэж. Тэгэл. За стохоо юу надад тэгээд хиний пианогийн дээр гарах уу яах вэ? Гаргана. Гаргасан шүү дээ би сая ингээд муу Оо ийшээ анхаарлаа хандуулж гарсан байсан юм За манай хүслэгийн юу хари өөрөө хүмүүсийг авир уруу татчихаа өөрөө юмнаас болтож болчихсон. Сүүлд нь яг өөрөө алах. Чи манай хүслээ чиний нэг үеийн хүүхэн чихчээ гэсэн. Чи хэрж байгаас би чихнээс хорхон явцсан. Тийм энэ дээ. Чи хэрж байгаа. Бараг нэвтрүүлэг дуусны дараа чихнэ гэж ярьж байгаа. Нэг оруулж чиг нэг юм чихээ. Тийм уурт юм бууруулж. Бисаа гихтээ мартаад ирчихжээ. Гэтэ яг хүслэнгийн яг энэ нөгөө ийм дипачнд нь яг энэ педипений зогч тий. хувц зохиод байгаа зү тий. Өөрхөн. Нэрээ тэгээ хүслээ чамаа яг ингэж энэ уран бүтээлд тоглоож одоо ингээл өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд гэр бүлийнх нь мэдээж дэмждэг бах тий. Тэгээд
яг ялангуяа гэр бүлийнх гэснээс илүү хэн илүү чамайг ингэж бүр дэмжиж илүү одоо яг энэ хурцлтгийн тэр хүмүүстээ бас гоё ингээд хүүхдийн баяр болж байна. Дэлгэцээр бас баярлаа гэдэг ч юм уу гоё сэтгэлээ илэрхийлэл зүгээр аа. Хэл мэдөө яа. Боломж авч яана гэж. За юун төрөнд намайг өсгөж хүмүүжүүлсэн ээж авдаа маш их баярлаа. За тэгээд намайг ямар нэгэн уран бүтээлд оролцоход өөрийгөө хөгжүүлэхэд маш их хувь нэмрээ оруулдаг. Тэгээ намайг хурцлдаг, дэмждэг. Тэгээ уйлаад гүүгээд очиход намайг харагддаг. Тэгээд ер нь бүгдэнд нь хайртай шүү. Ямар хайртай шүү. Гэрийнхэндээ баярлаа. За манай Уйлаад айлсаа гэлээ шүү дээ уйлаа тийм. Тэгэхээр магадгүй сая уйлаад гэхлээр бодохгүй ямар нэг ингээд нэг дүрнээс ингээд шампаад ч гэдэг юм уу, найруулагчтай загнуулаад ч гэдэг юм уу те, партнертой загнуулаад ч гэдэг юм ингээд тийм уйлжсэн дүр бол байгаа л. Найруулагч нар бол жоохон ширүүн шүү дээ тий. Ширүүн. Ер нь ширүүн гэдэг. тэгээ яг найруулагчийн үгээр л байх бол бас хэцүү шүү. Тий. Тэгээд ер нь ингээд найруулагчтайгаа сайн ярилцаад ингээд одоо юу гэмэр чи би ингээд Ойлголцох хэрэгтэй. Тэгэхгүй найруулагч нь ингээ тгий гэдээ надад тулгаадах юм бол бас жоохон хэцүү шүү дээ. Тэгээ намайг найруулагч нь их амар загнаад байдаг юм аа. Гэтэ би зүгээр амар айдаг байхгүй юу. Одоо ингээл за ингээл намайг уйлахад одоо ингээл шууд ингээл намайг ингээд дүрд оруулдаг ер хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгээ шууд загнаал уйл ингэдэг гэдэг юм бол би өөрөө ингээд айгуу ингээд сандраад ингээд яах вэ гэдэг л байхгүй. Тэгээд ер нь их кинон дээрээ тэгэл ер нь бэлтцтэй л орд юм да. Зохиолоо уншаал. Ингүүл болох юм байна, тэгүүл болох юм байна гэдэг найруулагчтай сайн ярьдаг байхгүй. Одоо нэг замичаан гэж байдаг шүү дээ. Замичаан авчдаг. Тэснийхаа дараа эхлээд нэг бэлдэж яваад үзнэ. Тэнгүүтээ дараа нь шууд ингээ уйлаад ингээ дотроо бодоод эсвэл ингээ уйлдаг сцен дээр за хүлээж байгаагаар манайхаа би ингээ дотор жоохон сэтгэл зүгээ бэлдээд хийгээд ч юм уу. Тиймэрхүү маягаар ингээ сайн бэлдэж жагаад ганц явангууд Халуу юм уу? дараа нь ингээ манай найруулагч энэ төр ингээл айгу мундаг байсан чи ингэсэн тэгсэн гэдэг. Тийм хот урам аваад тий. Бүр ölж барсан хитаалаа. Бүр тоглоо. Тийм. Бас ерөөхдөө нөгөө хамгийн бага л байдаг бах тий. Ах их нарын бас нэг ингээд нөмөр нөөлхөн тий хайр ивэл хүндэл ингээд явдаг бах тий. Тий ер нь тэгэл намайг ч айгу хайрлаа шүү дээ. Натурт явахаар тэгээ бас гоё идэг шүү дээ. Хүмүүсээ илүү коллективтэй. Тийм. Бас хин бэ гэдгийг бас таниад Тийм нэг хот замд явхад нэг аялж үзвэл найзын зан чанар танигдана гэдэг шүү дээ. Тэг намайг амар ишгэлүүлт юм уу? Бүр ах их нарынхаа хайрын донд бөмбөрөөл урагдэлж дуусдаг юм шүү. Замаа хавцсан болоо. Үе жинхэнэ нэрийг хингэт юм бэ нөгөө. Баян жаргал. Тийм. Хоёул ерөөсөө Манай жинхэнэ сайн байдаг гэдэг шиг юм байна. Баяр жаргал юм шүү. Баяр Баян жаргал. жаргал. Баян жаргал яг урлагийн сургуулийг төгссөн гэсэн тий. Аль сургуулийг хэдэн онд төгссөн? Кино урлагийн дээд сургуулийг 2014 онд солин төргийн ажилтан даваа сурам багш ангиг төгсөж байсан. Яг жижигчний анги. Тийм, жүжигчний мэргэжлээ төгсөж байсан. Тэгэл яг төгсөнгүүтээ нөгөө Монгол ичтэй телевизэд ороод тэгээд тэнд нөгөө ток гэх хүүхдийн нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэнд нэг маскот өмсөж маскот? Тэр үед чаа нэг жүжигчин 3 4 дүр дээр ажилладаг. Тэгээд тэн дээр бэлтрэг, яст мэлхий, тэгэл нэг юу бавгай сар мөлчин юу лээ тэгээд ажилласан бэ. Яг тэр тог бид нар чин 2 жил гарамтай ажилласан баг шүү. Тэгээ яг 2 жилийн хугацаанд 1000 хэдэн зуун дугаар гэдэг үлээ. Тийм бол нэвтрүүлгийн нөөц бэлдээ тий. Тэгээд тэр маань ингээл давтаал ингээл гараад идэг. Одоо болтол гардаг юм лээ. Давтаал гараад идэв юм лээ. Тэг би тэрийг 5 билүү 4 настай амар их үздэг байсан. Тийм шүү дээ. Яг нэг 3 4 5 настай хүмүүс их үздэг тий. Тэгэл ингээ зургтны урд ингээл манай ах нар ингээл одоо бөөд мөдий бэлтэр ингээ бүгдээр ингээ гараа ингээ дуулна. Тог гэл тэнгуүтий лагаж дуулаад гэж хэлээ. Тэгдэгс би айгүй дуртай байсан тог. Бид нар нэг юу сонсын сурын дагыг гээд нэвтрүүлэг дээр ингээд нэг мейкап хийлэгдэг бодуулдаг. Тэгээд нэг юу хүслийг ээж алтантай ягчаад мейкап хийх бодуулах гэдэг хүслээ хамт байж идэг. 5 настай байсан юм тий. 5 дөрөвдөлээс 10 жилийн өмнө гэхээр 11 жилийн өмнө ч юм уу. Тэгээд яг айгүй жоохон байсан. Тэгээд тэрнээс хойш бол
Нэг олон таараагүй баха. Тий. Бараг тэгээ өнөөдөр яа том болсон юм бэ? Бараг тэгээ тавтай үеэр нь төсөөлөд байна. За манайхаа юу вэ? Дахиад жоохон нэг дахин юм ханасаа идчихүүлээс үг. Тэгээ. Яхаар чинь бас жоохон өсдөг шүү дээ. Би нэг Хоёулаа нэг Идэх асуудал болоод байхгүй ингээ хоёр бас ингээ яриулаад байдаг тийм. хоёр дээр мэдээлэл өгөхөд манай нэвтрүүлэг Хоёр дахиад юм унах уу? Халаа юм унах уу? Тэгээ би усаа. Герман ингээд дөржин боломж гэдэг нэртэй байна. Ааха, тийм ээ. Боломж гэдэг маань нэгдүгээр дөржин боломж байрладаг. Хоёрдугаар дөржин боломж гэдэг нь маань ямар өчтэй мэдлээ. Монголс аймын анхныг нь бол Батын дөрж гэж юм байсан. За. Тэгээд тэр хүний нэрээр нэрлэгдсэн боломж байшдаг учраас дөржин боломж гэж нэрлэсэн шүү. Одоо нэр нь зэрэг зат өчтэй байгуулах юм бол маш их сайн мэднэ. Аймын анхны генерал маш их залуудаа одоо генерал залуудчихсан Батын дөрж гэж байна. За тэр хүний нэрээр нэрлэгдсэн ийм гудамд манайд хэрэгжүүлсэн байх шүү. Одоо юм. Ийм утга учиртай юм шүү гэж Тэгээ тийм. айгу тухтай нэг нэвтрүүлэгт орно гэхээр сайн байцгаана уу энэ дэргээд тим гэсэн чинь ингээ зүгээр гэртээ ганж. Сүлдээ Яаж өөрөө хийж байгаа. Тэгээ би бүр сая яг аман цангаа өсөлцсөн бах гэж одоо хоолой бас жоох идээд усуул зүгээр ах гэж бодлоо. Тэгээ манай нэвтрүүлэгтээс хамтарч ажилладаг энэ ус сайхан энержигээрээ дайлж байна. Сая ханаагаад Ус нь юу гэдэг юм бэ? Байкала гэдэг юм газтай цэвэр ус байна. Тэгээ сайн нөгөө хоёр орж ирэхэд энержи ууй гэсэн шүү дээ тийм. Тэгээд одоо болохоор энэ газтай ус байна. Энэ болохоор юу юм бэ? Витаминтай, глюкозтай. Юу нэг витамин, тий кальцтай. Хичээлдэг ч юм уу ер нь вирусны ажлыг эсвэл тамирчид ч юм уу маш Импорт ах юм уу? Тийм. Эбо хоол ингээ бүх хүнсний супермаркетуудаараа судалдаалагддаг. Тийм тоор тэгээ сая яриад ингээд ядарсан байж магадгүй тэгээд энэ гоё юунаас суугаарай. Тэгээ витаминтай уснасаа сууж болно. За тэгээд яг ингээд цагт тулцсан байгаа боловч одоо бас нэг өдөр үе тийм маргааш одоо эцэг шиг маань одоо төвчөн дэлгэрүүлэнгээс скватын топогт одоо энэ олон сайхан нэрийн батлуудтай юм хараад чагснаа. Тэгэхээр тав хүмүүс хүүхдүүдэд авчирч баярлуулаарай. Өөрсдөө ч гэсэн бас их баярлаарай. Одоо нэг байнгын нэг хүүхдтэйгээ цуг үзсээр байгаа энэ ч одоо том жижиггүй л одоо идэж үздэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр өөрсдөө ч гэсэн бас цуг их баярлаарай. Олон сайхан буянтай ажил хийж байгаа байна. Та нартай бас амжилтыг хүсье. Бүгдийн инээ цэг гэсэн газар байнгын аз жаргал оршиж идэг тийм ээ. Тэгэхээр тав маань тэр их аз жаргалыг бэлгэж идэх уянтай усууд байна шүү. Маш гоё энергийг авлаа саяны гоё нөгөө юу Үлгэрийн Баатруудаас чи ингээд өртөөсөө хараад өртөөсөө байг инех байх аргагүй шүү дээ. Цаанаас инээд ингээ гоё эрг нэрг ингээ төрөөд юм чинь. Тийм. Ийм гоё ажил хийдэг усуудтай ингээ өнөөдөр уулзч байгаа бас маш баяртай байна. Маань зорчсон маш баярлаа. Урьдч оролцуулсан бас маш их баярлаа. Ажилт үсэ. За уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Тэгээ 6 сарын 1-нд бас таарч магадгүй хоёулаа хүүхдэд аваад агуулдаг чи 6 уулын. Хүүхдүүдтэйгээ бүр бодтер амьдаар нь Үлгэрийн Баатрууд уулзсан. Баярлалаа шүү дээ. Ой хүстэй байна шүү дээ гэсэн зогсож байгаа тийм. За тэгээд ирсэн маш баярлалаа. Одоо нэвтрүүлгийн маань хугацаа болсон байна. Тавханд ажлын амжилтыг хүсье. Амжилтын дээдийг хүсье байлаа. За маш их баярлаа. За баярлалаа үзэгчдээ. Дөржин хүмүүс нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэж байгаа хүн дээр хүлээ. Энэ удаагийн маань зарчнаа бүгд тавхан дааж байгаа ингээд баяр баясгал бэлгэлдэг. Magic Mascot Entertainment-ийн хамт олон үргэлжлүүлээ. Ингээд эртний оногт машин хэн зарчинтай та хүн дээр яриад байгаа. Баярлалаа үзэгчдээ. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний үйлдвэрлэгч Creative Kitchen тавилгын үйлдвэр.